сүүлийн 30 гаруй жил Монголын төр гадаадд амьдарч байгаа иргэдийнхэн эрх ашиг хамгаалах чиглэлд анхаарал дутуу хандуулсан гэж шин нам үзэж байгаа. Энэ ч үүднээс гадаадд амьдарч байгаа монголчуудын эрх ашиг хамгаалах төрийн бодлого хөтөлбөр гарах ёстой гэдэг байр суурь үүднээс Унгар, Герман гэх мэт улсуудад, Серб, Австри гэх мэт улсуудад амьдарч байгаа монголчуудтайгаа биечлэн болон онлайн хэлбэрээр уулзалтуудыг зохион байгууллаа. Гадаадд байгаа монголчуудынхаа эрх ашиг хамгаалах чиглэлд шин нам онцгой анхаарал хандуулж хөтөлбөр боловсруулж байгаа гэдгээ та бүхэндээ дуулгая. Мөн удахгүй Солонгос, Япон, Англи, Америк гэх мэт улсуудад шин намын төлөөлөл очиж гадаад амьдарч байгаа монголчуудынхаа санаа бодлыг сонсож төр засгийн улсын хурлын төвшөнд боловсрогдож байгаа хөтөлбөрт санаа бодлыг нь авч тусгаар ажиллаж байгаагаа илэрхийлье. За гадаад томилтын 2 дахь зорилго бол 21-р зуунд Монголын төр засгийн бодлогын үндсэн чиглэлийн талаар бас бид Герман болон Унгарийн шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдтай бас уулзлаа. Зохиомжтой оюун ухаан, дижиталчлал, аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг хэрэгжүүлэхийн тулд эрдэмтэн солилцоог хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэдэг асуудлыг ярьсан байгаа. Энэ хүрээнд Монголоос олон 10 эрдэмтэн судлаачдыг Герман, Унгар, Австрийн шинжлэх ухааны академи болон томоохон судалгааны институтэд ажиллуулахын бололцоо боломж нээгдэж байна гэдгийг та бүхэндээ дуулгая. За 3 дахь асуудал өнөөдрийн шин намын зөвлөлийн хурлын хүрээнд улсын хурал дээр байгуулагдсан оюу толгойн гэрээ, Дубайн гэрээтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцсэн байгаа. Дүгнэлтийг авч хэлэлцээд доорх 6 зүйл шаардлагыг засгийн газар түргүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрлээ. Нэгдүгээрт Дубайн гэрээг өөрчлөх асуудал дээр шин намын зөвлөл 100% дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хоёрдугаарт Дубайн гэрээг өөрчилсөний дараа оюу толгойн үр өгөөжийн 51-ээс доошгүй хувь нь Монголын ард түмэнд оногдох ёстой гэдэг зарчмын хүрээнд оюу толгойн гэрээ, Дубайн гэрээг шинжилэн нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэдэг ийм байр суурийг шин намын зөвлөлийн гишүүд илэрхийлж байна. За 3 дугаар бидний ярьсан нэг зүйл бол оюу толгойн гэрээг байгуулахдаа техник эдийн засгийн үндэслэлийг батлаагүй байхад нь хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан явдлыг маш том алдаатай бодлого болсон гэж үзэж байгаа юм аа. Ийм учраас нэн тэргуунд техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай батлах хуулийн энэ зөрчлийг арилгах шаардлагатай байна гэж зөвлөлийн хурлаас үзэж байгаагаа илэрхийлье. Дөрөвдүгээрт оюу толгойтой холбоотой 3-4 гэрээ байгаа. Энэ гэрээнүүдийг бүгдийг нь нууцаас гаргах шаардлагатай байна гэдэг шийдвэрийг шин намын зөвлөлөөс гаргалаа. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээг нууцаас гаргаснаар илт тод байдлын зарчим хэрэгжиж ард түмний хяналт тавигдах бололцоо боломж бий болно гэж бид нар харж байгаамаа. Ийм учраас Дубайн гэрээ, оюу толгойн гэрээг нууцаас гаргаснаа засгийн газар руу хөргүүлж байгаагаа та бүхэндээ дуулгая. За 5 дахь санал бол оюу толгойн санхүүтэй холбоотой асуудал байгаа. Оюу толгойн валютын урсгалыг Монгол банкаар дамжуулдаг болгох Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг шин намын зөвлөл бас дэмжиж байгаа гэдэг та бүхэндээ дуулгая. За бидний 6 дахь санал бол өнгөрсөн 7 хоногт оюу толгой компани захирал хэвлэл мэдээллээр ярилцлага өгсөн байна. Дубайн гэрээ хэрвээ өөрчлөх юм бол олон мянган хүнийг ажлаас хална чөлөөлнө гэдэг ийм яриа гарсан байгаа. Энийг зөвшөөрөхгүй гэдэг аль биесээр мэдэгдэе. Оюу толгой болон Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах зорилгоор аль эсвэл оруулахгүй байх зорилгоор Монголын засгийн газрыг
дарамтлах, Монголын засгийн газрыг шахаанд оруулах, Монголын засгийн газрыг шантаажлах ямар ч хэлбэрийг шинэ нам хүлээн зөвшөөрөхөө гэдгээ бас аль биесээр мэдэгдэж байна. Ингээд болдог шүүндээ микрофоноо шилжүүлье. Өнөөдөр бид энэ 7 хоногт улсын их хурл үндсэн хуулийн хэлцүүлэгт орсон байгаа. За ингээд шинэ намын зөвлөлийн гишүүд, за мөн шинэ намын удирдлагууд энэ 7 хоногт одоо ард иргэдээс үндсэн хуульд оруулах гэж саналуудын талаар тодорхой ард иргэдийнхээ саналыг бол авнаа. Та бүхэн мэдж байгаа бид бол аливаа асуудлаар одоо өөрсдөө бид гэж бодож байна, ингэж бодож байна гэхээсээ илүү ард иргэд юу гэж бодож байна. Ард иргэдийн шийдвэр юу байна гэдгийг судалдаг. Тэм учраас бид энэ 7 хоногт нэлээд өргөн хэмжээний судалгаа явуулж өнөөдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой ард иргэдийн санал бодлуудыг тусгаж үүний өмнө яг энэ замаар үндсэн хуулинд саналаа өгж ирсэн шиг одоо үндсэн хуулийн 3 дугаар хэлцүүлэг нэгэнт хийхээр улсын хурлын тогтоол гарчлаа. За нэгэнт одоо бодит байдал ийм нөхцөлд шилжиж байна. Тэгэхээр одоо энэ талаар бид ард иргэдийнхээ саналыг улсын хурлд өгж өгөх болно. Тэр ард иргэдийн тавьж байгаа саналын дагуу шинэ намын гишүүд гэсэн өөрсдийнхээ саналыг илэрхийлж саналаа өгөх болно гэдгийг бол хэлмээр байна. Одоогийн үндсэн хуулийн өөрчлөлтөнд бидэнд дэмжиж байгаа саналууд бий, эсвгүүцэж байгаа саналууд бий. Гэхдээ бол өнөөдөр 2 дугаар хэлцүүлгээр баталсан хамгийн том ололт бол өнөөдөр улсын хурлын 20 гишүүн нэгдэж шинэ намын гаргасан санаачлалыг дэмжиж өнөөдөр стратегийн орд газруудын өмчлөл үр ашиг хүртэх асуудлыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тусгаж чадсан. За ингэснээр өнөөдөр одоо яг оюутлогоо дээр бидний бодлогоо сайн танилцууллаа. Энтэй адилхан стратегийн бүх ордууд дээр өнөөдөр ард иргэдийнхээ эрх ашгийг тусгах, Монгол улсынхаа эрх ашгийг зохих ёстой хуулийн хэмжээ, үндсэн хуулийн хэмжээнд тавих энэ бодлогыг бол бид цаашаа хэрэгжүүлэх болно. За тэгээд үндсэн хуультай холбоотой нэмэлт асуудлууд гаргаж болно. За гадаад хөрөлтийн хувьд бол өнгөрсөн доор би бас тодорхой мэдээлэл өгсөн. Сербийн Серб улсад олон улсын парламентын холбооны ерөнхий чуулганы шийдвэр, дүгнэлт, за тэгээд бидний явахаас өмнө төр хорооны дараа Бацаандан гишүүнийг хаягдсан тайлан өөрт нь танилцуулахгүй сар давдуулаад тэгээд дараа нь танилцуулахын өмнө төр хороо хэлцгийн өмнө нууцад авч биднийг бол үнэхээр байр суурь илэрхийлэх нөхцөл байдлыг маш хүнд болгосон. За тэгээд тэгсэн хэдий ч олон улсын парламентын холбоо мэдээж иргэдэг тайлангаа илээр хэлцээд бүх гишүүн байгууллагуудад тараагаад өнөөдөр бас Монгол улсад ч гэсэн та бүгдэд бол бид өнгөрсөн дараа тарааж өгсөн. За сони хэвлэлүүд, сайтууд, телевиз радиогоор бол энэ талаар тодорхой мэдээлэл ард иргэд хүрсэн. За энэ дагуу бол цаашаа дараагийн шатнд авах хэмжээнийг бол бүхэн танилцуулдаг. Энэ өөрөөр улсын хурд байгуулсан энэ асуудлаар байгуулсан төр хороо хурдна. За төр хороогоор одоо энэ зөвлөмжийг олон улсын парламентын холбооны шинэ тогтоолыг аль биесээр хэлэлцэж төр хороо шийдвэрээ гаргаж энэ дагуу бол хуулийн хүрээнд дараагийн шатны арга хэмжээнүүд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд бол явагдана гэдгийг бол хэлмээр байна. За улсын хурлын одоо хэлцэх асуудал дотор шийдэлд явж байгаа асуудлаар би хоёр зүйлийг онцлмоор байна. Нэгд бол мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль. За энэ хуулийн талаар одоо ажлын хэсэг маргааш байгуулагдана. За энд бол шинэ намын төлөөлөл бол маш идэвхтэй оролцох юм бодолтой байгаа. Яг гэвэл одоо манай намын дэд дарга жаргал сайхан ингээд олон мэргэжлэнүүд энэ хуулийн ач холбогдол, энэ хуулийн одоо үзэл баримтлал анханаас нь одоо бүх асуудалд нь бол идэвхтэй оролцож явсан. Цаашдаа ч гэсэн энэ хууль Монголын нийгэмд өнөөдөр бидний яриад байгаа аж үйлдвэрийн хувьсгалыг хэрэгжүүлэхэд нэлээд суурь дэвсгэр болох юм хууль болох ёстой гэдгийг бол бид харж байгаа. За хоёр дахь нь бол түрүүн бид бас гадаад ажилтнаа бол олон иргэдтэй уулзсан. Одоо иргэдийн хувьд бол бидний уулзсан гол шалтгаан бол өнөөдөр улсын их хурлд Монгол улсын иргэн гадаадд зорчих цагаачлах тухай хуулийг шинжилэн батлах гэж байгаа. Тэгээ энэ хууль бол үнэхээр гадаадд байгаа олон 100 мянган Монгол улсын иргэд тэдний ард байгаа сая Монгол улсын иргэд айл өрхүүдийн маш их ажил амьдралд хэрэг болох ийм хууль болох ёстой. Энэ талаар бол бид ард иргэдийнхээ саналыг авч нэгтгэж шинэ намын зүгээс энэ их зөв иргэндээ хэрэгтэй ийм хууль болохын төлөө бид хамтран ажиллах болно гэдгийг хэлмээр байна. Ерөнхийдөө өнөөдөр хэлсэн асуудлыг хүрээ энэ чиглэлээр байгаа. Тэгээ та бүхэн нэмж тодруулах асуудлуудыг бид хариулахад бэлэн байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд шинээр дахин ямар нэг заалтууд нэмэх шаардлагатай гэж үзэж байна уу? Тухайлбал ардчилсан намын зөвлөлийн зүгээс суур зарчмын чанартай 3 саналыг байнга тавьж байгаа. Зөвшөлтслийн ажлын хэсгээр бас намайг төлөөлөлүүд санал солилцож байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр хоёр дахь хэлцүүлгийн төслийн хувилбарыг иргэд задлах ямар нэг заалт хасах гэдэг юм уу? Ингэж авч үзэх бас шаардлага байна. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх баригч нам 3 дугаар хэлэлцүүлгээр батлана гэж ярьж байна. За зөвшөөрлөлийн ажлын хэсэг байгуулагдаж ардчилсан намаас санал болгож байгаа 3 зүйл заалтыг үндсэн хууль нэмэлт өөрчлөлтөөр оруулна гэдэг асуудал яригдж байгаа. Нэгдүгээрт ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгодог байх нь зүйтэй гэж ардчилсан намын санал байгаа. Энэ саналыг шинэ нам дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Монгол улсын ерөнхийлөгчийг Монголын ард түмэн сонгодог байх нь зүйтэй гэж шинэ нам үзэж байгаа. Энэ байр суурин дээр бид хатуу зогсноо. Хоёрдугаар санал байгаа ардчилсан нам улсын их хурлын гишүүдийн тодорхой хувийг намын жагсаалтаар парламентод оруулдаг болох нь зүйтэй гэж ардчилсан нам санал оруулж ирж байгаа. 2012 онд намын жагсаалтаар олон гишүүдийг улсын их хурл руу оруулж байсныг та бүхэн мэднэ. Одоо хүртэл оймсонд хавчуулагдсан гишүүн гэдэг нэртэй гишүүд хүртэл байгаа. Намын жагсаалтаар дэлхийн улс оронд бол эрдэмтэн доктор профессоруудыг оруулж ирдэг. Гэтэл Монголд намын жагсаалтыг хоцрогдсон улс төрчид, авилгач улс төрчид, офшорчид, нэр хүндээ барсан улс төрчид өөрийгөө сонгуулахын тулд намын жагсаалтыг ашигладаг юм аа. Ийм учраас ардчилсан намын жагсаалтаар улсын их хурлын гишүүдийг сонгох пропорционал системийг оруулах гэсэн энэ саналыг бол шинэ нам дэмжих боломжгүй гэдэг ийм байр суурьтай байгаа. Гурав дахь асуудал нь юу болдог шүнэ? За засгийн газрын гишүүдийг ерөнхий сайд өөрөө сонгодог болъё гэдэг гурав дахь санал байгаа. Энэ саналыг бол дэмжих боломжтой, сайжруулж, нэлээд боловсронгуй болгоод дэмжиж явах зүйтэй байхаа гэдэг ийм байр суурьтай байгаа гэдэг илэрхийлье. Ойдлогын талаар нэг асуулт байна. Монгол улсад маш их хохиролтой ойдлогын гэрэг, ялангуяа техник эдийн засгийн үндэслэл нь байгуулагдаад байхад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энийг одоо Монгол улсыг саяхан саарл жагсаалтанд оруулсан олон улсын санхүүгийн байгууллага хатагт хандан тавьж болохгүй тийм боломж байгаа болов уу? Энэ талаар шинэ намын зүгээс ямар байр суурьтай байгаа бол хамгийн гол нь олон улсын санхүүгийн байгууллага энэ чалгалтанд энэ одоо гэрээг бол оруулах хууль эрх зүйн үндэслэл байгаа хаа гэж бодож байгаа. Тэгэхээр бол энэ хэцүү үнцэг байна л да. Ер нь бол ойлгохоо бол анханасаа одоо Мартын хязгаар хичээл ерөөсөө лиценз олохдоо та нар яаж олсон санаж байна. Монголын бүх хууль зөрчилсөн. Давны өрөөнд авчраад тэгээд ямар ч одоо хуулийн нөхцөл бүрддэг байхад одоо шинэ жилийн өмнө булгаан замаар лиценз олж ирсэн санаж байна тийм ээ. За тэгээд дараа нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа одоо бүх юм хуулийн дагуу сайхан хийж байгаа гэж ёсол тэгээд ард түмнийг баярлуулаад гэсэн. Гэхдээ эцсийн дараа нь гэрээ дотор бол асар хуулийн зөрчлүүд бол байсаар байна тийм ээ. Эргээд Дубайн гэрээ гэж ч юм бол дахиад яг л өнөөдөр шиг ийм нөхцөл байдал. Тэгээд олон монгол ажилтнаа халаад нийгмийн тогтмол байдал бий болгоод Монгол улсын саарл жагсаалтаар далаалгаад ерөөсөө засгийн газрыг сольж олиад тийм ээ. Маш том тогтмол байдлыг бий болгож байгаад ингээд одоо сүгдүүлж, сөхрүүлж тэгээд нөгөө талд нь одоо авилгалын олон хэрэгүүд нээгдсэн. Тэгэхээр тэр асуу шийдсэн хүмүүс ч гэсэн өнөөдөр асуудал нээлттэй биш. Ийм нөхцөл байдалд бол Монголын ард түмнийхэж орж болохгүй. Үүний тулд өнөөдөр бид баялагын хувьсгал ярьж байгаа. Тэгээ Монголын ард түмний өөрийнх нь хяналтанд байсан бол хизээж хинж ингэж зүрхэхгүй. Тийм дуурчин бодолтой хүмүүс Монголд ирэхгүй. Өнөөдөр бол төл засаг гэдэг нь дээрээ авилгачид, дуурчид, дээрэмчид тэднэртэй тохирч болдог учраас өнөөдөр ард түмэн ийм байдал байж байгаа байхгүй. Тэгээд нөгөө талд нь үнэхээр Монгол улсыг одоо ингэж саарж гисаад одоо тодорхой асуудлуудыг шахаж болдог юм бол тэгвэл бас нөгөө улсуудыг бас бид хариу одоо агч хийх ёстой л доо. Тэгжиж өнөөдөр энэ асуудал өнөөдөр
зөв хөдөлгөөр авах, зөв тогтолцоороо шилжих. Ийм шийдлийг өнөөдөр бол бас шинэ намын зөвлөлөөс гаргаж байгаамаа. Ингээд энэ талаар бол цаашдаа бид засгийн газарт мөн хууль хяналтын байгууллага, олбор байгууллагууд асуудлаа тавьж, араас нь хяналт тавьж ажиллана. Энэ бол зайлшгүй хийх ёстой бидний ажил гэдгийг л та бүхэн ойлгоорой.